Би аймгийн хүнсний үйлдвэрлэлийн технологи инженер, чанарын инженер гэсэн ажлыг хийж байгаад 2000 онд үйлдвэр маань хувьчлагдсан. Ингээд мөн энэ мэрэгжил дадлаг туршлагынхаа дагуу би мөн л одоо хүнсний чиглэлээр хувийн жижиг хөвшлийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. Ингээд эхэлснээс хойш одоо 10 дахь жилдээ би үйл ажиллагаагаа явуулж байна. Манай бүтээгдэхүүний гол чиглэл талхан бүтээгдэхүүн. Одоо аймагт анх удаа ичлэг гэдэг одоо хэвхтэй, хүнсний хэвхтэй юм бор гурилын, хар гурилын талхыг үйлдвэрлэж тэр бүтээгдэхүүн маань одоо аймгийн брэнд бүтээгдэхүүн болж ард түмний одоо сайн танил болсон. За үүнээс хойш одоо үйлдвэрлэл үйл ажиллагаагаа бас өөрийн хүч оролцоогоор ингээд өргөжүүлж жимсгэн үйлдвэрлэх энэ ажил руу одоо орсон байгаамаа. Ямар нэгэн ажлыг одоо эхнээс нь ингээд барьж аваад одоо ууггүй хөдөлмөрлөөд тууштай байх юм бол үр дүнд хүрнэ гэж бодож байна.